Эмчнараа үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж энэ сарын 13-наас ажил хаях нь мэдэгдсэн. Тэгвэл ажил хаялтад нэгтгэе илэрхийлсэн эс судлаач эмч Алтан багныг бид онцолж байна. Тэрээр эрүүл мэндийн салбарт 6 дахь жилдээ ажиллаж байгаа ч түүний үндсэн цалин нь 1.6 сая, гар дээрээ 1.4 сая төгрөгийн цалин авдаг. За гэр бүлийн үнэн мөн эрүүл мэндийн салбарт ажилладаг учраас Алтан баг нь эмч аав ээжийнхээ байранд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа хэллээ. Алтан багаан эмчийн гэрүүлийн хүн нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд захимын ажилтг хийдэг. Гар дээрээ 1.1 сая төгрөгийн цалин авдаг байжээ. Тэд байртаа болохоор хүсэлт гаргасан ч бараг боломжгүй гэж хэлэхэд болно. Одоо манай ихнэр декреттэй авсан. Тэгээ одоо үндсэндээ бол нэг хүний цалингаар л амьдарч байна гэсэн. Сая 400 мянган төгрөгөөр сарын хугацаанд болгож шүү дээ. Хэцүү шүү дээ энэ бол. Айгүй хэцүү. Сайн нөхрийн өвчтөнд явж ин да гэд манай эмчнэр ярьж байгаа шүү дээ. Одоо тэгээд манай ихнэр болохоор тэгээд сайн нөхрөг юм ааш. Одоо тэгээд цалингаа үнэхээр нэмэгдмээр байна бид нар. Тэрээр эс судлалын салбарт хүүхэд ахуй наснаасаа дурлаж мөн аав ээжийнхээ зөвлөгөөгөөр улс орныхаа эрүүл мэндийн манаанд зогсох эмч мэргэжлийг сонгож байсан. Харин одоо л ийм цалинтай эмч мэргэжлийг сонгосондоо харамсахад хүрч байгаагаа учирлаж байсан юм. Ер нь бахархсан хүмүүс бол шинжилгээний хариугаа хүмүүст гаргаж өгөө, тухайн шин зөв тодорхойлж өгөө тэр баярлалаа гэх мэдрэмжийг авах бол хамгийн сайхан да. Хэцүү зүйл гэвэл ер нь цалин багтай, ипотекийн зээл, нөгөө урсгал зардал эдраа нөхөх гэж аягүй хэцүү байдаг гэсэн юм. Аягүй хэцүү ш цалин хүрэхгүй бол нэг юм дутчихна, хүнээс мөнгө зээлнэ, дараа сард нөгөө өндөө өгнө. Ингээл зээлээс зээлийн оронд л бид нар амьдэрдэг. Энэ бол аягүй хэцүү. Эмч хүн бодох нь л туулж байгаа байх энэ замыг. Монгол улс эсийн шинжилгээгээр ходоод илэг, нойр булчирхай умаан хүзүү зэрэг 8 төрлийн хавдрыг онцлох боломжтойгоос Алтан багаан эмч эсийн шинжилгээгээр умаан хүзүүний хорт хавдрыг шинжилдэг дүүргийн хэмжээнд ганц байдаг эс судлаач эмчээ. Тэрээр жилд дунджаар 6,000 орчим эсэнд шинжилгээ хийдэг. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 40,000 орчим эсийг судалж 100 гаруй хүний хавдрыг эрт илрүүлсэн байна. Энэ хугацаанд шинжилгээний хариу нэг ч удаа зурж байгаагүй гэхээр хэр чадварлаг эмч вэ гэдгийг нэлт байгаамаа. Яг бидний одоо бүс одоо бол алд орж байна. Тисээд бид нар бараг 3-4 жил тислээ. Тэгээд цалин нэмж байгаа гэд нэг нэмэхээр 10-аас 15% нэмдэг. Тэрнээс нийгмийн даатгал гээд бас нийгмийн бүтээгдэхүүнүүд нь адилхан нэмэгдчихдэг. Талаах, гуйрал үнэ нэгтэй. Тэгээд үндэ дүн батдаг. Айгу хэцүү байна. Бүх ажилчдал ер нь мэдж байгаа эрүүл мэндийн салбар ер нь. Одоо ер нь бид нар эрэх нэгтгэхээс ер нь ажил айлт нэгдэн л гэж бодож байгаа өөрийнхөө. Тэрээр сайн ээж аавын буйнд амьдарч байна. Хэрвээ энэ байдал цаашид удаан үргэлжилбэл хүсэж мөрөөдөж сонгосон мөрөөдлийнхөө талд нь яваа мэргэжлээ орхиж цалин өндөр уул уурхайн салбарыг сонгохоос аргагүй байгаагаа хэлж байсан юм а.